Эдийн засгийн хямрал гинөө? Юу яасан хямрал? Өдгөө дэлхийн тэрбумтнуудын зарцуулалт түүхэн байгаагүйгээр өсөж байна. Баячууд угаасаа мөнгө өрөх дуртай байдаг. Худалдан авчлаа ойл болоо. Өнөө үеийн баячууд уламл том загнаж, уламл ирээ цэргүй болж байна. Тэд юу хүсэн түүнийгээ авч байна. Хүн захтансан газраа маажиж ээж сайхан болгохтой адил тэд нэг юм худалдан авч ээж санаа намардаг. Нодлон жил дэлхийн хамгийн баян хүмүүс тансаг бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд 1.80 фунт стерлинг зарцуулжээ. Зарим үрэлгэн зантай тэрбумтнуудын амьдрал ховор, үнцэнтэй эд юмсын хойноос завсар зайгүй хөөцөлддөг уралдаан болон хуурчээ. Зарим баячууд мөнгөө яаж өрхөж мэдхээ ойлсон. Тансаг зэрэглэлийн бугуун цаг, үнэт идэлэл, нисэх онгоц, урлагийн ховор бүтээлүүдийг ахиад олдохгүй мэт дангуунаас хамж байна. Баячууд орчин үеийн урлагийн бүтээлд хүний ухаанд багтамгүй их мөнгийг зарцуулдаг болсон. Хэрв та тэргуун зэргийн баян бол хүссэн бүхний худалдан авах боломжтой. Манай тэргуун зэргийн үйлчлүүлэгчдийн нэг саяхан манайхаас ресторан нэг шил нь $10,000 үнэтэй байдаг. Дэлхийн шилдэг дарсны цуглуулгаас 50 шилийг худалдаж авсан. Зөвхөн тэрбумтнуудад зориулж хийсэн жиргэн $1 сая дээш үнэтэй бугуун цагны цуглуулга байдаг. Өндөр үнээр худалдан авах чадвар байсан цагт хосгүй эд юмсыг нийлүүлж тасрахгүй нь ойлгомжтой. Сая гаруй жирчингөрөөс бичгийг харангаа 1980 оны Шато Петрус шимт сууган жинхэнэ амьдрал биш гэж үү? 2013 онд дэлхийн хамгийн баян хүмүүс тансаг зэрэглэлийн брендийн бараа бүтээгдэхүүнд 150 тэрбум фунт стерлинг зарцуулсан нь өмнөх жилээс 25% өссөн үзүүлэлт болсон байна. Зарим тэрбумтан маш сайн хүмүүжлэлтэй өндөр соёлтой хүмүүс байдаг бол баялгаа гайхуулж ядсан хүмүүс ч байдаг. Гэртээ нуруунд дээр нь үнэт чулуу суулгасан яст мэлхий тижээх эсвэл цэвэр алтаар зутгасан дугуй унах жишээтэй. Энэ нь зөвхөн олонний анхаарлыг татах зорилттой. Дэлхийд мөнгө өрөх юм дэндүү их болсон. Гэхдээ усанд хүргэж болдоггүй очир эрдэнэ шигтгэдээ халбаг сэрээ худалдаж авдаг гэхэд жаахан утгагүй санагддаг. Супер баячуудад зүгээр нэг үнэтэй эд юмс авах нь хангалтгүй. Тэд заавал хамгийн үнэтэй хосгүй эд зүйл худалдан авч бусад тэрбумтнуудаас ялгарч байж санаа намардаг. Зарим нь зүгээр үн тэдлийн цэцэлд очиж шинэ бараа ирсэн эсхийг харахын тулд байнга дубаараа нисдэг гэж байгаа. Мөнгөтэй өөр хийх юм байхгүй бол ингээд буруу нь юу ах вэ? Өнөөдөр дэлхийд өмнөхөөс хамаагүй их баялаг бий болж байна. Өмнөхөөс хамаагүй олон хүнч баяжиж байна. Тийм учраас ховор эд зүйлсийн төлөө хөрсөлдөөнч асар их ширүүлсэн. Одоогийн байдлаар дуудлага худалдаагаар дэлхийд хамгийн өндөр үнд хүрсэн чулуу бол графийн яган өнгөтэй очир эрдэнэ. $46 сая. Энэ бол дэлхийн түүхэнд байгаагүй өндөр үн. Зарагдлаа. Элизабет Тейлорын La Pellegrina совдон хүзүүний зөвлөлт $11 сая зарагдсан. Элизабет Тейлорын нэр ийм өндөр үнд хүрэхэд нөлөөсөн нь ойлгомжтой. Хэрэв 2 жилийн өмнө та надад ганцхан совдол ийм үнд хүрнэ гэж хэлсэн бол би таныг солиотой гэж хэлэх байсан. Гэтэл аль хэдийн ийм үнээр зарагдчихсан байна. Тэгвэл яагаад тансаг эд зүйлсийг ямар ч үнээр хамаагүй худалдаа авдаг вэ? Хүн төрөлхтний түүхийг харвал хүмүүс бүр эртнээс хөрөнгө мөнгөөрөө гайхуулж ирсэн байдаг. Эрт дээрүүд зөвхөн ийм маягаар хаан эсвэл хатан гэдгийг харуулах боломжтой байсан. Тухайлбал Шибагийн хатныг маргад эрдний ширээтэй алтан хаан ширээгүүгээр төсөөлж болно гэж үү? Орчин үед ч эртний хаадуудын хэрэглэнээс дутгааргүй үнцэнтэй хоорхон эд зүйлс зөндөө байна. Дээд зэрэглэлийн угаалгын өрөөний дизайн бүтээгч Catch Pole and Dry компанийн орчин үеийн Клеопатрануудад зориулж тансаг бүтээгдэхүүн санал болгож байна. Тэд гадна талд бүхэлдээ сувдан шигтгэдэг фан бүтээжээ. Манайх ойрхон орондод маш олон үйлчлүүлэгчтэй. Тэд найз нөхдийнхөө нүдийг бүлтийлгэж хамааг нь ангаалгахын тулд хачин жигтэйгэмээр идэхэд боловч асар өндөр үнэтэй эд юмсыг сонирхдог юм.
Хүмүүс их мөнгөтэй боломжтой хамгийн түрүүнд өөр хаанч хинт ч байхгүй хосгүй эд зүйлстэй болохыг эрмэлздэг. Алтаар бүрсэн ариун цэврийн өрөөнөөс өксүүлээд хүний санаанд ормооргүйгээр тансагладаг. Ийм үнэтэй зүйл худалдан авсан хүмүүс зүгээр л чимээгүй даруухан байх гэж авдаггүй. Юуны өмнө найз нөхөд хамаатан саданда хичнээн их мөнгөтэй гэдгийг харуулах зорилготой байдаг. Энэхүү тансаг ваанд усанд орохын тулд та өөрөө мөнгөнд думдаг байх хэрэгтэй. Энэ ван л ихэд 150 мянган фунт стерлингийн үнэтэй. Дэндүү үнэтэй юм шиг санагдаж магадгүй боловч энэ вананд 22 мянган Сваровскийн болор суулгаж өгсөн байна. Болор нэг бүрийг нэг нэгээр нь гараараа суулгасан гэхээр маш их хөдөлмөр орсон байгаа биз? Ийм тансаг бүтээгдэхүүнд зах зээл байгаа учраас нийлүүлэлт тасрахгүй байгаа нь ойлгомжтой. Тухайлбал тамаараа Экстон гэдэг бүсгүй. Amazon мөрний сав газраас олборлсон цул цагаан кварцыг ухаж хийсэн ваныг авахд 1 сая фунт стерлинг зарцуулсан юм. Гэхдээ доод давхрынхаа зочны өрөөний дээрээс нурж орохгүй тулд вааны өрөөний шалаа бэхжүүлэхэд гарсан зардал дээр хүнд багтсан гэдгийг хэлхэн зүйтэй болов. Үннийг хэлэхэд тэр ван надад их таалагдсан. Ийм вантай болохыг хүсэхгүй эмэгтэй байдаг гэж юу? Тансаг зэрэглийн зах зээлд үнээс л илүү гайхалтай бүтээгдэхүүн нүүд тужруулах болжээ. Ялангуяа тэр бомбуудын хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн өөрийн ирэхгүй анхаарал татсан. Эцсийн эцэст алтадсан торонд насан туршдаа амьдрахаас хойш эхний хэдэн сараа иймэрхүү алтадсан яраа хүүхдийн оронд өнгөрүүлж яагаад болохгүй гэж. Соосхийг нь хүртэл шар алтаар бүрж очир эрдний шигтгэхээс улууж өгсөн байна. Бус нь ийм байхад хүүхдийн өгжийг алтаар бүрэлгүй орхиж болно гэж юу? Нийт үнэ нь 365 мянган фунт стерлинг. Тэр бомбууд юуны өмнө бусдыгаа дуурайж, газуу гэмээр үнэтэй, сонин хачин эд зүйлсийг худалдан авдаг. Баян хүн бусдын нүдэнд эвгүй харагдахгүй тулд өөрийгөө юугаарч дутаах ёсгүй гэж үздэг. Гэвч олон гайхуулах дуртай худалдан авагчид өөрийн мэдэлгүй ханаж садхаа болдог синдром гихч өвчнөд баригдах аюултай гэнэ. Их юмтай болмогцоо жижиг юмнаас сэтгэлийн таашаал авахаа болдог. Илүү ихийг, илүү үнэтэй, илүү гойд юм авах хүсэлд давмгаалж эхэлдэг юм. Эцсийн эцэд хамгийн л биш бол юу ч байсан сэтгэлд нь хүрхээ болдог. Тэр бомбтнуудын хүсэлд хязгааргүй учраас эрэлтийг хөөрөгдүүлдэг хүмүүс олноороо бий болж байна. Бид суудан шигтгэдэг гаргацснаас эхлээд алтаар хийсэн тоосрогч хүртэл байдаг гэж сонссон. Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хаан гэж болгоц энэ тоос сорогч 1 сая долларын үнэтэй юм. Гэвч жинхэнэ мөнгө сорогч нь хэн бэ? Тэр бомбтнууд анхаарал халамжинд аль хэдийн дассан учраас тэдний хүсэл алтадсан тоос сорогчоос хязгаарлагдахгүй нь ойлгомжтой. Супер баячуудын дийлэнх нь алтадсан тоос сурагч худалдан аваад мартчихдаг. Тансаг тоос сорогч үйлдвэрлэгчид тэр бомбнуудын сонирхлыг мэддэг юм байна гэж бодъё. Тэгвэл тэд хувцас хаанаас авдаг вэ? Тэр бомбнууд гэрээсээ хамрааж хуулгахдаа жирийн костюмтэй олонний нүдэнд үзэгдэж болохгүй нь ойлгомжтой. Чанар ямар байх нь баг хамаагүй. Тэд дандаа хамгийн үнэтэй хувцас сонирхдог. Тэр бомбнууд угаасаа өөр хинт ч байхгүй цорын ганц хосгүй юм хэрэглэх сонирхолтой учраас их хвчлэн Seville Royal үйлчлүүлдэг. Лондонгийн Seville руу гудамж дэлхийн хамгийн баян хүмүүсийн хувцсыг захиалгаар хийдэг газар гэдэг нэрээр бараг 200 жилийн турш хадгалж байгаа юм. Тэр бомбнууд бусдаасаа заавал илүү гарах ёстой учраас хамгийн үнэтэй, хамгийн загварлаг, өөр хинт ч байхгүй хосгүй юмны хойноос дандаа хөөцөлддөг. Тэд хамгийн сайныг сонгодог. Хамгийн зөөлөн тансаг давгаар хийсэн, биед нь өөсөйгүү таарсан хувцас л өмсөн шүү дээ. Хувцас захиалгын зарим компани мэрэгчлэнүүд дэлхийгээр хэсэж хойд уулын хавцаа амьдардаг нэгэн ховор амьтны үс ноосыг нутгийн нүүдэлчин иргэдээс авч маш ховор давгаар бүтээсэн байх жишээтэй. Энэ амьтны үс ноосыг зөвхөн тодорхой улиралд гараараа самдаж авдаг гэсэн. Ийм дав 1 метр нь дор хаяж 5,000 фунт стерлингийн үнэтэй байх учраас нэг костюмд наандаж 15,000 фунт стерлингийн даваа ордог. Тэр бомбнуудын бодит эрэлт хэрэгцээний хагас сугсыг ч болов эндээс харж болох байх. Амжилтын жинхэнэ үнэрийг ямар үнээр хүртэх тухай нэвтрүүлгийн дараагийн хэсэгт өгүүлнэ. Тэд өөр хинт ч байхгүй зөвхөн онцгой үнэртэй сүрчийг захиалдаг. 10,000 фунт стерлингийн үнэтэй сүрчгийг олон хүн худалдан авах боломжтой гэж үздэг. Супер баячуудын ертөнцид найз нөхөрлөл нь асар өндөр үнцээр олддог юм. Найз нөхөдтэй болох хамгийн дүтсэн бол урлагийн бүтээл худалдан авах юм. Худалдан авахаа болонгууд таныг жигсаалтнаас шууд хасна.
Natural. Light. Golden Gold Premium Beer. Bloomberg-ийн Emily Chang чугал үйл явдал болж байх үед нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр очиж Alibaba-гийн гүйцэтгэх захирал Jack Ma-тай ярилцсан. Энэ хүн бараг 40 жилийн өмнө Microsoft компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш Bill Gates дэлхийн хамгийн баян хүн болж хөрөнгө мөнгөө бүх нийтийн үлсэд зориулж эхэлсэн. Үнэн хэрэгтээ дижитал хувьсгал гарч байна гэж хэлж бол Betty Liu олон мянган удаа дахиулж байсан pop хөгжмийн домог Sting-тэй ярилцсан. Онгоцоо живүүлэхгүй тулд бид чадах бүхнээ хийн. Зорилгынхон төлөө тэмцэх сайхан шүү дээ. Flash Boys ном хаасайгүй халуухан маргаа өрнүүлж ширүүхэн мэтгэлцээний гол сэдв болсон юм. Хүмүүсийг мэхэлж байгаа нь илт харагдаж байна. Мөн Stephanie Ruhle саксон бүгийн суперод Carmelo Anthony-тэй уулзаж түүний бизнес спортын амжилтаас ч илүү ол зомог авчрах болсон тухай ярилцах болно. Эцэст миний цорын ганц хоол сагсан бөмбөг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ би бизнесээ улам томруулж нэг шат ахиулахыг ирмэлцдэг. When it comes to your wealth, we manage it as you would. Like you, we believe success is built on the Asian values of integrity and hard work. Bank of Singapore, Asia's global private bank. Компанийн амжилт, туршлага, өсөлтийн төв. Түүхэнд үлдэх бус хамт бичлэлцэд тоглож байна. Bloomberg тавханд шинэ цувралаа хүргэж байна. Компанийн түүх, Монголын түүх. Зөвхөн Bloomberg телевизээр. The New York Times Монгол төвлөгдөж эхэллээ. Өнөө үед тэр бомбнууд бусдаас илүү гарахын тулд илүү их мөнгө зарцуулах шаардлагатай болж байна. Зарим нь их мөнгөө зөвхөн харуулаа зогсохгүй. Үнэртүүлэхийг хүсдэг учраас тодорхой үнээр энэ асуудлыг шийдэж өгдөг нь ойлгомжтой. Тэр бомбнуудад зориулж захиалахаар тусгай сүрчиг бүтээдэг дизайнер Azi Glasser-тай танилцсан уу? Миний үйлчлүүлэгчдийн дийлийнх нь маш баян чинэлэг хүмүүс байдаг. Захиалгаар хийсэн сүрчиг маш өндөр үнээр бүтдэг. Сүрчиг зөвхөн сайхан үнэртэй зогсохгүй хүнийг сайхан харагдуулах ёстой учраас сэтгэл хөдлөлийн хүчин зүйл чухал болдог. Azi Glasser-ийн хувьд хүний сэтгэл хөдлөлийг илэрхийлэхийн тулд маш өрмөц орцтой сүрчиг бүтээх хэрэг гардаг байна. Ambergris гэдэг бодисыг халимны шүлснээс гаргаж авдаг бах жишээтэй. Халимны шүлсгээр эвгүүснэгдэж магадгүй ч өөр орцтой болохоор маш өвөрмөц үнэр гардаг. Ийм учраас зарим сүрчигнийхээ орцны үүсэл гарлыг тэр болгон хэлэх шаардлагагүй гэж үздэг. Хилээгүн дээр баг. Зарим тэр бомбны хувьд сүрчгээ зөвхөн сайхан үнэртүүлэх нь хангалттай байдаг. Тэд сүрчгээ хүний нүдэнд харагдуулахыг хүсдэг юм. Сүрчгийн зөвхөн гой үнэртэй зогсохгүй арьсан дээр нь гой харагдах ёстой гэсэн үйлчлүүлэгчид байдаг учраас би очир эрдний тоосон зэрэг сүрчгтэй хольж туршихад гайхалтай үр дүнд хүрсэн. Сэгсрээ цацангууд сая долларын үнэтэй очир эрдэнэ биеэрээ цацсан мэт болоход үйлчлүүлэгчийн маань нүүр царай жинхэнэ аз жаргалаар дүүрч эхэлсэн. Тэд өөр хинт ч байхгүй зөвхөн онцгой үнэртэй сүрчиг захиалдаг. Захиалгаар хийсэн сүрчигнүүдийн маань 10,000-аас 20,000 фунт стерлингийн хооронд хэлбэлцдэг. Гэхдээ би үүнээс ч үнэтэй 50,000 фунт стерлингийн сүрчиг нэг бус удаа бүтээж байсан. Гэхдээ 10,000 фунт стерлингийн үнэтэй сүрчгийг маш олон хүн худалдан авах чадвартай гэж үздэг. Тэр бомбнууд сая доллар биш юмаа гэхэд
Дор хаяж 50,000 фунт стерлингээр үнэртдгийг мэдлээ. Харин одоо тэд өөрсдийнхөө адил тэрбумтнуудтай хэрхэн харьцдгийг сонирхъя. Өнөөдөр дэлхийд 2235 тэрбумтан байгаа. Нэг дундаж тэрбумтанд 30 сая доллароос илүү хөрөнгөтэй 9 хамтрагч байдаг. Үүнээс гадна энэ тэрбумтан өөрсдөө адил 3 тэрбумтантай ойрын харилцаатай байдаг. Тэд ихэвчлэн өөрсдөө адил баян хүмүүсийн хүрээнд байхыг эрмэлздэг нь эндээс харагдаж байна. Баян хүн болгон тэрбумтны нийгмэнд багтахыг хүсдэг. Хэдэн зуун сая $1 хөрөнгөтэй хүн аль болох хурдан тэрбумтнуудын клубт нэгдэхийг энэ тэргүүнд тавьдаг юм. Гэвч энэ шаардлагыг хангахгүйгээр тэрбумтнуудын клубт элсэх боломжгүй. Найз нөхдөд болох хамгийн дэвт зам бол урлагийн бүтээл худалдаа авах явдал. Ялангуяа шинээр төрсэн тэрбумтнууд орчин цагийн урлагийн бүтээлийг илүүтэй сонирхдог болсон. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Юуны өмнө өргөнгийн соёл иргэншлийн түүхийг ойлгох гэж зовхгүйгээр шууд Diamond Heroes-ийн бүтээлийг худалдаа авах нь илүү хэлбэр болсон. Тэрбумтнууд алдартай хүмүүсийн уран бүтээлийг илүүд үздэг. Warhol, Pollock, Monet гэсэн алдартнуудыг шүтдэг. Өнөөдөр Warhol-ийн бүтээлийг авахд дунджаар $22 сая хэрэгтэй болж магадгүй. Уран зургийн дуудлага худалдааны түүхэнд хамгийн өндөр үн хүрсэн бүтээлээр Paul Cézanne-ийн Хөзөр тоглогчид гэдэг нэртэй зураг шалгарсан байдаг. Энэ зургийг Катарын хааны гэр бүл $250 сая худалдаа авсан. $1 тэрбум долларын 4/1 шүү дээ. Супер баячуудын игнэнд багтахын тулд урлагийн бүтээл худалдаа авах нь дэндүү өндөр үн цэнтэй байхыг үгүйсэхгүй. Хэрв та урлагт үнэхээр ийм их мөнгө зарцуулахаар шийдсэн бол мэрэгжлийн хүн хөсөлгөө мартуузай. Сүүлийн үед тэр бомбнууд мэрэгжлийн урлагийн шинжээчдийг хүсэлдэг болсон. Бид мэрэгжлийн хүмүүсийн тусламжтайгаар урлагийн мэдлэг боловсролоо дээшлүүлж, улmaan өөрсдөө ямар нарийн мэдрэмж, өндөр соёлтой вэ гэдгийг хүмүүст харуулахыг эрмэлздэг болсон юм. Урлагийн бүтээл сонирхож байгаа тэр бомбнууд танаас хизээч олон тав юм асуух. Тэд өөрсдийнхөө боловсролын тааруухан төвшнийг харуулчихгүй гэхээс их айдаг. Тэд таны хийсэн болгонтой санал нэгж, мэрэгжлийн дүр хэсгэнгээ толгой дохиод ямар гайхамшигтай юм бэ гэж дуу алдна. Тэр humnуудын ертөнц гэдэг нь өөрсдийгөө шүтсэн маш гоёмсог хүмүүсийн хаалттай хүрээллийг хэлдэг. Жишээлбэл тэр бомбнууд алдартай уран зургийн салшгүй нэг хэсэг болж эсвэл өөрсдийнхээ нэрийг уг бүтээлтэй холбохыг хүсдэг. Тэд ийм маягаар супер баячуудын ертөнцид нэр болж авахыг эрмэлздэг. Гэнэт таныг энэ эрх дарахтай элит гэгдэх хүмүүсийн цуглардаг үдшийн зогонд өрнө. Үүнийг дагаад бусад арга хэмжээнүүд ч урьж эхэлнэ. Энэ чинь л нөгөө хүсээд байсан чинь юм шүү дээ. Гэхдээ урлагийн бүтээл худалдаа авах болонгууд таныг жигсаалтаас шууд хасна. Олонний нүдэнд ил байх сонирхолтой тэр бомбнуудын хувьд асар их хөрөнгө мөнгө зарцуулах нэгэн шилдэг арга бий. Тэр бол спорт ертөнц. Орчин үед хөл бөмбөгийн багт хөрөнгө оруулахын тулд та жинхэнэ супер баян хүн байх ёстой. Хувийн хөл бөмбөгийн багтаа болсноор бусад тэр бөмбөнүүдийнхээ нүдэнд хамаагүй жинтэй болж харагддаг. Тэр бомбнууд спортын багийн эзэн болсноор өөртөө асар их нэр хүнд олж авдаг. Цагтаа Ромын эзэн хаан Колизег барьж босгосондоо яг адил. Нэг талаасаа тэд өөрсдийгөө хүссэн бүхнийг хийх чадвартай дийлдэшгүй гэдгийг харуулдагч. Нөгөөтэйгөр эгэл жирийн хүмүүстэй адилхан гэдгийг бас ойлгуулахыг хичээдэг. Хэрв санхүүгийн хүндхэн байдалд орсон хөл бөмбөгийн багийг худалдаа аваад өөдөн татаж чадвал түүнийг бараг бурхан мэд шүтгэн холгүй болдог. Гэхдээ зөвхөн баган сайн тоглож байсан цагт таныг шүтнэ. Гүйцэтгэл нь муудаад ирмэгц таныг авъя хинч санахгүй. Хөл бөмбөгийн шүтэн бишрэгчдээ танаас өөдсөн тохиолдолд спортлог тэр бомбтон маань өөр ямар төрөлд хөрөнгө оруулах хамгийн тохиромжтой вэ? Хаадуудын гэсэн тодтголтой нэгэн спортын төрлийг яагаад сонгож болох вэ гэж. Мундаг хурдан морины эзэн болсноор та өөрийгөө түүхийн хуудаснаа бичиж байгаа гэсэн үг. Хурдан морь олон том тэмцээнд төрүүлэхээс гадна удмынхан адууч бас хурдан болохыг үгүйсэхгүй. Ингэж спортын түүхэнд нэрээ бичиж үлдээх боломж нээгддэг. Тэр бомбнуудын хувьд хурдан моринд хөрөнгө оруулах нь мөнгөө өрөх хамгийн оновчтой бөгөөд тооцоотой арга. Яагаад гэвэл үүний цаана тодорхой зорилго нүүдэж байна. Морчин төрүүлсэн тохиолдолд таныг хатан хаан өөрөө хүлээн. Дараа нь Daily Telegraph-ийн нүүрэнд зурагч нь гарна. Хүмүүс морин уралдааныг маш их сонирхдог. Морин уралдаанаас бүх юм ихэлсэн гэдэг утгаар нь хүлээн авдаг бахал та. Их Британи гэдэг брендийн хэсгийг нь авч байгаа мэт болдог юм.
Сайн мөр 10 сая фунт стерлингийн үнэрдэг. 10 саяар авсныхаа дараа мориндоо дор хаяж 50 мянгаыг зарцуулна. Тижэл арчилгаанаас өгсүүлээд орчин үеийн морины зүчээний зардал 5 гуттай зочид буудлын өрөө өссөнтэй адил болсон. 5 одтой гэдэг сайн хэрэг. Одоо морь авах үлдлээ. Цэврүүлдрийн хурдан морь авахын тулд та өөрөө дээд зэргийн санхүүгийн чадвартай байх ёстой. Тэр бомтнууд Sotheby's эсвэл Christie's гэсэн алдартай дуудлага худлаа нь өөрийн биеэр оролцох дургүй байдаг бол морины дуудлага худлаа үүнээс арай өөр. Жишээлбэл Blackstock-ийн морины дуудлага худалдаагаар дэлхийн олон баячуудтай таарлаж болно. Тухайлбал Катарын хаан тэнд өөрөө очдог. Энэ нь дуудлага худалдааны өрсөлдөөний уур амьсгалд улам ширүүсгдэг. Дуудлага худалдааг удирдан явуулдаг хүн үн хаялцаж байгаа өрсөлдөгчийг янз бүрээр хатгаж, морь аль болох өндөр үнээр заргах хичээдэг. Морины уралдааныг урьдчилан таах боломжгүй учраас үүнийг азаа туршсан бизнес гэхэд хийсдэггүй. Бооцоо тавигчдаас гадна томоохон эрсдэл хүлээдэг хүмүүс бий. 1980-ад онд Дубай хотын шейх Мохаммед анх удаага морь худалдан авч морин уралдаанд оролцож эхэлсэн. Тэрээр дуудлага худалдаанд оролцож тэр үед мандаж байсан цэвэр удмын адууг 10.5 сая $10 худалдан авсан байдаг. Гэтэл хожим тэр морь нь уралдах чадваргүй болж таарсан тул зүгээр л үржлийн адуу болгосон. Моринд хэд их мөнгө зарцуулвал заримдаа ийм харамсалтай юм их тохиолддог юм. Зөвхөн түүн зориулж захиалгаар хийлгэсэн Bentley-г их нэртэй таалагдуулахын тулд тэр бомтнууд яадаг тухай нэвтрүүлгийн дараагийн хэсэгт өгүүлэх болно. Машиныг бүрэн хэмжээний бэлэгний харьцагт хийж эзэнд нь хүрэхээр болсон. Бид өмнө нь ийм юм хизээч хийж байгаагүй. Мөн тэр бомтнууд шинэхэн найз нартайгаа хэрхэн харьцах тухай ярих юм. Энэ хүмүүсийг жинхнээсээ найзалдаг гэж бодож байна уу? Тэдний харилцаа зөвхөн арилжааны шин чанартай байдаг. Үндэсний агаарын тээвэрлэгч Мят хувьсат компани нь шинэ жилийн суглаа таянд зарлалаа. 12 дугаар сарын 1-ээс 22-ны хооронд нисхийн дис худалдан авсан тохиолдолд ацтан болох боломжтой. Суглааны хонжуулт Берлин, Москва, Токио, Хонконг, Сеул, Бээжингийн нийт 6 ацтан тодорхойлно. Суглааны тохиолдлыг UBS телевизээр 12 дугаар сарын 24-ний өдөр 20:30 минутанд шууд дамжуулна. Аялал тань, аялал нэмэх алтан боломж. Мят үндэсний агаарын тээвэрлэгч. Өөрчлөлтөнд мэдрэмжтэй байх, амжилтанд бэлэн байх цаг хугацаанд хөрөнгө оруулцгаая. Хамгийн гол бөгөөд чухал мэдээллийг бид бизнесийн хэмнэлээр хүнддэг. Шийдвэр гаргах шаардлагатай тэрл мэдээллийг бизнесийн төв зөвлөлбөр танд хүргэнэ. Магадгүй тухайн өдрийн хамгийн чухал цаг гэж тооцож болно. Дотоодод өрнөж байгаа улс төр, эдийн засаг, зах зээлийн өөрчлөлтийн цаадах шалтгааныг бүрэн тайлбарлаж чаддаг. Яг юу болоод өнгөрөн гэдгийг мэдэх нь хангалттай байдаг учраас мөнгөний урсгал үүнд анхаарлаа хандуулдаг. Болоод өнгөрсөн, яг одоо болж байгаа мэдээллийг үнцгий ойлгоно гэдэг хамгийн чухал. 3 өөр хөтөлбөр, 1 зорилго. Бизнесийн өглөөний 9 болон 12 цагт, бизнесийн төвцөг 15-18 цагт, мөнгөний урсгал 21 болон 23 цагт. Таныг бусдаас түрүүлж алхахад туслана. Welcome to the Museum of Procrastination. This is where we honor good intentions that never fully materialized. Follow me, please. Ellie. The gym membership section. To be precise, the memberships that were used once and then spent the rest of their lives in wallets. This one I find particularly moving. The unfinished novels. What a waste of talent. A moment of silence, please. Thank you. Musical instruments that have only played Vera Jacka. This way. Millions of ideas, inventions, eureka moments. Some could revolutionize the way we live our lives or peel oranges. Wherever your ambitions take you, at HSBC, we'll help you on your way. Хөгжлийн тухай сэдв хүндрэлтний өмнө тулгарч байна. Замбраагүй хөгжил амьдралын хэм маягт саад болно гэж байх уу? Цаашлаад хүндрэлтэн технологийн хөгжлийг яаж өдөртөн залах хэрэгтэй вэ?
Шийдлийн гарц юу вэ? Энэ бүх сэдвийг технологийн шийдэл сурал танилцуулах болно. Бид бүхэн хайртай хүндээ тохирсон бэлэг авах гэж энүүхэндээ л бяцхан зүдэрдэг. Гэвч тэр бомбнууд тис өөр бэрхшээлтэй тулгардаг байна. Эхнэрт нь бүх юм байгаа учраас түүнийг юугаар гайхуулах вэ гэсэн асуулт өөрөө ирэхгүй гарч ирнэ. Тэр бомбнууд энэ яривхтай асуултын хариуг олохын тулд тансаглалыг захиалгаар бий болгодог Алекс Мартинд ханддаг ажээ. Өнөөдөр бид нэг онцгой үйлчлүүлэгчтэй зориулж маш онцгой бэлэг бэлдэх үүрэг хүлээгээд байна. No, you lined up, huh? You lined up, this is my foot, right? It's under it. So if I move my foot... Тухайлбал манай Оросын нэг үйлчлүүлэгч эхнэртэй зориулж тун онцгой бэлэг захиалсан. Тэр бидэнд өрмөц хөх хөнгөтэй өөр хинт ч байхгүй Bentley худалдан авах сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Зөвхөн ийм мөнгөөр бутахад 15,000 фунт стерлинг болсон. Машина Tiffany-гийн бүтээсэн өрмөц хөх туяатай болгохын тулд гэр бүлийн дундаж хэтчбэкээс ч илүү мөнгө зарцуулж. Машин бэлэн босон ч савлгааны асуудал хараахан шийдэгдэг байна. Энэхүү бэлгийг 5 одтой риц зочид буудалд эхнэрийнхээ төрсөн өдрөөр гинтийн бэлэг болгож гардуулах юм. Машиныг дөрвөн талтай Tiffany загварын бэлгийн хайрцагт хийнэ. Бүгд бүтэн машиныг ийм том бэлгийн хайрцагт хийж байсныг би л санахгүй байна. Өнөөдөр бид үүнийгээ туршиж үзэх гэж байна. Цаг шахуу учраас яарах хэрэгтэй. Анх удаа хийж байгаа болохоор маш олон асуудал гарч байна. Өмнө нь ийм юм хийж үзээгүй учраас одоохондоо болох эсхийг мэдэхгүй л байна. Are you doing the front or not? Yeah, I did it, but I heard a crack. Do it again. We're screwed in, that's why. Явцын дунд шинэ юм нэмсээр байгаад хайрцагны зардал нэлээд нэмэгдэх шинжтэй байна. Одоогийн байдлаар зөвхөн хайрцагны үн гэхэд 20,000 фунт стерлинг болчиход байна. Бэлэн болсны дараа хэд болохыг мэдэхгүй. Ингээд бэлгийн хайрцагт нь хийж үзэх цаг ирлээ. Машин яахчгүй гэдэгт итгэлтэй байна уу? Харин зурагчгүй гэхээс жаахан айж байна. Bentley-гийн их бид сэв суулгахгүй төлөө дотроо жаахан залбирахад илүүдэхгүй болов. One set with a smoke. Yeah, I can't see. Can't breathe. Wait, you got to wait. Wait. Everybody hold it. I'm trying to put the pins in. Oh, okay. Right, ready? That's nice, huh? Зарим хүн та нар яах гэж ийм солиотой геймер юм хийдгийм бэ гэж гайхдаг. Эзэн нь дэлхийд ганцхан Tiffany-гийн хөх туяатай Bentley-г хараад сэтгэл хангалуун байвал бид ажлаа сайн хийсэн гэсэн. Бидний хувьд энэ л чухал. Хамгийн гол нь хайрцагны таг машин дээр унчихгүй л болов. Тэр бомбнууд хамгийн тансаг бэлгийг хамгийн тансаг бэлгийн савнд боож өгдөг. Харин одоо супер баячууд хэрхэн наргиж зингэдгийг харцгаая. Би зурагчин байхдаа дэлхийн олон оронд очиж тэр бомбнууд шөнийн клубт яаж наргиж зингэдгийг харж зураг авдаг байсан. Хүн болгон өөрсдийн хэсэгтээ ориглон дарс шимэнгийн тухлана. Нэмж ориглон дарс захиалангууд үзэсгэлэнтэй гэж ихтэй хүн үйлчлэгч бүсгүйчүүд бенгалийн гал асааж шөнийн клуб дундуур явж энэ эрхэм дахиад нэг шил $50,000 үнэтэй ориглон дарс захиас нэг цугларсан олон бүгдэд нь мэдэгддэг байсан. Том шилтэй Bollinger ориглон дарсыг хүмүүстээр асгаж нүд эрэмхийн зуур $5,000 салхинд хийсгэх юу ч биш. Үнэхээр галзуурмаар хөрөнгө мөнгөөрөө гайхуулна гэж юу байдгийг харин ч нэг үзүүлж чаддаг хүмүүстэй. Тэр бомбнуудын алдартай хүмүүсийг урьж авчрах нь бас л юу ч биш. Гэхдээ мэдээж тохирсон үнээр өөрөх нь ойлгомжтой.
Тэд хөрөнгө мөнгөөр гайхуулах дуртай учраас зөвхөн хамгийн том поп одуудыг өөрөх нь нэр төрийн хэрэг болдог. Тэд өөрийн ирэхгүй хамгийн гэж хэлэхээр пари зохион байгуулж чаддаг. Супер баячуудын ертөнцид нэрд гарсан хүмүүсийг нэг ёсны хатуу валют гэж үздэг. Хэрв та үнэхээр барж идэхээргүй их мөнгөтэй юм бол нэгэндээ гайхуулж, нэгнээсээ илүү гарахын тулд найзад нь байхгүй од найзтай болохыг ирмэлцдэг. Элтон Джон, Род Стюарт, Шер гэсэн алдартай хүмүүсийг их урьдаг. Сүүлийн үед Шанай Твен нэрэл өндөртэй байгаа. Ер нь хамгийн их нэрд гарсан хүмүүсийг төрөл бүрийн арга хэмжээнд их урьдаг. Энэ бол өөрсдийнх нь элдгээр бусдад гайхуулах шоу гэдэг бизнесийнхэн салшгүй нэг хэсэг. Супер баячууд их мөнгө төлж өрсөн тохиолдолд алдартнууд ч яаж бие авч явахаа маш сайн мэддэг байна. Тэр бомбнуудын дээд зэрэглэлийн үдшилэг зингээнд өргөдөж ирсэн одууд өөрсдийгөө харуулчаад яваад өгөхгүй ш. Харин арга хэмжээний салшгүй нэг хэсэг болж хуурдаг. Тэд цэнгүүний өмнө эсвэл дараа нь захиалагч нартайгаа уулзаж хамт зураг авахулж, хуучилж, оройн зоог хамтдаа барьж, хүрэлцэн ирсэн зочдтой хамт зураг авахулдаг. Тэр бомбнууд зохион байгуулсан арга хэмжээндээ алдартнуудыг урьж оролцуулахын тулд маш их мөнгө төлдөг. Одуудыг авчирхад яг хэдийн хэмжээний мөнгө зарлагдгийг тэр бомбнууд өөрсдөө ч мэдэх байна. Зарим одууд иймэрхүү үдшилтэд оролцохын тулд $1-2 сая шан харамж авдаг. Гэхдээ супер баячуудын хувьд энэ бол юу ч биш. Заримдаа тэр бомбтон одуудын хооронд жинхэнэ найз нөхөрлийн харилцаа үүсдэг байна. Ихэнх тохиолдолд тэр бомбнуудын сонирхол одуудынхтай ойролцоо байдаг учраас насан туршийн найз нөхрийн харилцаа тогтоох нь элбэг байдаг. Урлаг, уран зураг, дуу хөгжмөд нийтлэг сонирхлоороо холбогддог юм. Би Москвад нэг үдшилтэд оролцсноо ерөөсөө мартахгүй юм. Өргөөшөө бараг 3 м, өндрөөшөө 4 м лаатай том бялуу гаргаж ирдэм байна. Маш гоё тансаг бялуу байсан. Эхнэр нь гарч ирээд бялууг хуваах гэтэл гинэт кинонд гардаг шиг бялуунаас хүүхнүүд гарч ирсэн. Мафийн толгойгч Аль Капенигийн үеийг дуурайлгаж хэлсэн байсан. Цугларсан хүмүүст их таалагдсан. Тэд их хөөрч сэтгэл нь хөдөлсөн маягтай байсан. Тэр бомбнууд байнга хоорондоо өрчилдөж нэгнийхээ дээр гарахыг оролддог гэвэл хэлсдэггүй. Өрсөлдөгчийн зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон одоос доошгүй эсвэл болж игэл илүү нэртэй хүнийг урихыг хичээдэг. Өөрөөр хэлбэл би чамаас их мөнгөтэй шүү. Миний найзууд чиний найз нараас илүү алдар нэртэй шүү гэж байгаа гэсэн үг. Ийм учраас хамгийн том одуудыг урьж оролцуулахын тулд ширүүхэн өрсөлдөөн явагддаг. Ингийн тулд тэр бомбнууд тэдэнд янз бүрийн үнэтэй эд зүйлс бэлэглэж амралтынхын зардлыг даах маягаар татдаг. Супер баячууд нийгэмд эзэлдэг байр сууриа тодтогож өөрсдийнхөө жинг нэмэгдүүлэхийн тулд нэр алдартай хүмүүсийг нэг ёсондоо их мөнгөөр зоддог гэж хэлж болно. Энэ хүмүүсийг жинхнээсээ найзалдаг гэж бодож байна уу? Үгүй, тэдний харилцаа зөвхөн арилжааны шинж чанартай байдаг. Зочдынхоо нүдийг орой дээр нь гартал гайхуулах гэсэн тэр бомбнуудын хувьд өөр нэг арга бий уусан гин. Зарим нь өөрийгөө жинхэнэ хаан гэдгээ нуглахын тулд хувийн алиас албатаатай байдаг гэвэл та итгэхгүй. Миний захиалагчдын дийлэнх нь тэр бомбнууд. Тэд найз нөхдөд баясгаж чөлөө цагаа хөгжөөнтэй өнгөрүүлэхийн тулд намайг урьдаг. Заримдаа тухайн арга хэмжээний гол баатар зориулж тусгай дуудуулахаар намайг хөсөлдөг. Тэдэнтэй танилцаж шин гэдгийг нь ойлгохын тулд би заримдаа ихнэр хүүхдүүд найз өсгөөчүүлтэй нь уулздаг. Ингэж бүрэн ойлголттой болсны дараа зочдоо яаж хөгжөөхөө шийддэг юм. Хэрвээ Кристофер Мейсон Нью-Йоркийн супер баячуудын амрах дуртай дээд зэрэглэлийн Хэмптон суурьнд таны нэрийг дурдсан бол та үнэхээр жинтэй хүн гэдгийг баталгаа болдог байна. Зочдын талаар хошигнохын зэрэгцээ Нут Хэмптонд ирдэг супер баячуудын амьдралын хэв маягийг хошин шог хэлбэрээр харуулахыг би хичээдэг. Ялангуяа Уолл Стритэд санхүүгийн дуйлаан тасардгүй хэлэхүү. Кристофер Мейсон хошин шогийн сэдв олдохгүй гих зовлон байдаггүй. Өмнөд Хэмптоны амьдралд дэндүү тансагч, ловер хийсэн хүмүүс зөндөө. Хэрв та шоронд орсон найзгүй бол амьдрал нэн удахартай. Иймэрхүү хүмүүсийн дунд сонин зүйл их тохиолддог. Заримдаа үдшийн зоогт очиод тэдний дунд хэдхэн хоногийн өмнө шоронгоос суллагдсан хүнтэй таарлах бол юу ч. Нэгсэндөө тэд шоронгоос суллагдсан нэгнийг эргээд игнэнд нэгдсэнийг тэмдэглэж байгаа гэсэн үг.
Капитализмын өлгийн нутаг гэгдэг ертөнцид хазгай гიშгэж алдсан тэр бомбнуудад торны цаана өнгөрүүлэх амьдралаа аливаалах аятайхан болгохыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Шоронгийн зөвлөхүүд гэгддэг хүмүүс олноороо гарч ирсэн. Тэд шилдэг рестораны хөтөчтэй адил баячуудад хамгийн гайгүй шоронг санал болгодог. Хэрвээ та газрын теннис тоглох дуртай байлаа гэхэд таныг теннисний талбайтай шоронд хорих жишээтэй. Итгэмээргүй гоц. Хуучин тоглоомнуудаас уйдсан тэр бомбнууд мөнгөө цацахын тулд хэрхэн шинэ арга зам сэтдэг тухай нэвтрүүлгийн дараагийн хэсэгт өгүүлэх болно. Дэндүү их мөнгөтэй болсон хүмүүс цоо шин мэдрэмж авахыг илүүд үздэг болсон. Өөрөөр хэлбэл тэд шинэ мэдрэмжээрээ дамжуулан баян гэдгээ харуулдаг болсон. Ингэхдээ оргилуун дарсаа зөвхөн хүүтнээр нь л мөн супер баячуудад зориулсан 7 хоттой тансаг сафари гэж юу гэдгийг сонирхно. Оргилуун дарсаа хаанаас авдаг вэ? Өмнөд Африкаас авдаг. Зөвхөн мөнгөө барж чадсан хүмүүс л ингэж амардаг. Дэлхийн дулаарлын эсрэг хүн болгон дордороо юм хийх боломжтой. Энэ бол зөвхөн төрийн тэргүүнүүдийн асуудал биш, зөвхөн ерөнхий сайд нарын асуудал биш, зөвхөн байгаль орчны сайд нарын асуудал биш. Үндсэндээ бүх хүний санаа зовх ёстой асуудал гэдгийг ойлгож эхэлж байна. Golden Gold Premium Beer. Зорилго. Хүч чадал. Авуу байтал хэрэгтэй бүх зүйл нэгд дор байх ёстой. Үүнээс зүрх хэрэггүй. Алтан гол. Premium Beer. ABN AMRO Private Banking was founded in 1667. Since then, we have been playing an active role in shaping the modern world. We financed the Eiffel Tower, provided banking services to governments and generations of business families. In fact, we were driving globalization long before the word existed. And in today's digital age, we remain at the cutting edge. It means that even in a world that is changing faster than ever before, we can ensure the wealth strategy of our clients is future-proof. Is yours? Find out more at abnamroprivatebanking.com. You could try and take us, but with the gladiators, everyone arrange you. They're secretly their saviors. Glory and gore go hand in hand. That's why we're making headlines. You could try and take us, but victory's contagious. Засгийн газрын мэдээ сонин Монгол улсын шилдэг сониноор шалгарлаа. Уншигчид та бүхэндээ баярлалаа. Та тэр бомбтон болохыг мөрөөддөг байж магадгүй. Гэхдээ яарах хэрэггүй. Тэд хүссэн бүхний худалдан авах боломжтой ч энэ бүхний цаана нэг ноцтой бэрхшээл нуугдаж байхыг үгүйсэхгүй. Баян хүмүүс асар их баялагийнхаа өрхөнд орхон бий. Тэр бомбнууд жирийн хүмүүсээс үнэхээр их ялгаатай. Далайн эргийн байшин, уулын байшин, хотын байшин гээд үе олон байшин эзэмшдэг. Тэд явандаа үнтэй эзүүлсээс сэтгэлийн таашаал авахаа болж эхэлдэг. Өөрөөр хэлбэл юм хөдөлгөж авснаас юм хийж шинэ мэдрэмж авахыг илүүд үздэг.
Тодорхой хэмжээний мөнгөтэй болсны дараа хүмүүс амьдралаасаа жаахан өөдөж эхэлдэг. Үнэн хэрэгтээ тэд хүссэн бүхнээ худалдаад авчихсан байдаг. Байж болох хамгийн том олсон онгоц Ferrari, Maserati, Rolls-Royce гэдэг байхгүй машин байхгүй. Байж болох хамгийн том орд харш, хамгийн тансаг үл хөдлөх хөрөнгөтэй болчихсон тул явандаа ханаж эхэлдэг. Тэгвэл амьдралаас өөдөж залгсан тэрбумтын яах ёстой вэ? Хүний амьдралд ганцхан удаа тохиох адал явдал цоо шин мэдрэмж авахд зориулах нь хамгийн оновчтой хариулт байж магадгүй юм. Тэд мөнгөөр худалдаж авах боломжгүй юмнаас асар их сэтгэлийн таашаал авдаг. Тухайн мөчөд авсан мэдрэмж давтагдшгүй дурсамжийг илүүд үздэг. Тухайлбал Рафаэл Надалтай теннис тоглох. Эсвэл Ерсалд оройн зоог барих жишээтэй. Мөнгөөр тэр болгон худалдаж авах боломжгүй зүйлсийг сонирхдог. Тэд 45 мянган фунт стерлингийн үнэтэй цүнх авсны оронд амьдрал ганцхан удаа эсвэл олон удаа тохиох адал явдал цоо шин мэдрэмжийг худалдаж авдаг. Мөнгө байсан цагт боломжгүй юм гэж байхгүй. Оскарын шагнал гардуулах ёслолд оролцсомоор байна. Яаж өргөдөх вэ? Урилгыг нь яаж олох вэ гэх жишээтэй. Энэ хүндээ гэхэд Оскарын урилга олоход маш хэцүү. Хинэж санаанд оромгүй содон мэдрэмж авахыг эрмэлздэг. Флоренцийн уран зургийн музей хаагдсны дараа музей дотор Микеланжелогийн уран баримлын хажууд хоёулах нь оройн зоо гэдэг жишээтэй. Жирийн хүмүүсийн ой ухаанд ийм санаа хизээч төрөхгүй. 2013 онд супер баячууд амьдралд ганцхан тохиох ховор адал явдалд 300 тэрбум фунт стерлинг зарцуулсан учраас тансаг зэрэглэлийн аялал жуулчлалын агентлагуудад бүтээлч сэтгэлгээ гаргахад асар их боломж нээгдэж байна. Нэг тэрбумд нь надад хандаж хинч хизээч хаанч зохион байгуулж байгаагүй тийм онцгой үдшилэг хиймээр байна гэсэн. Гэхдээ өлөг болсон үдшилэг цэнгэнээс үнэхээр залхсан тул олон цэцэг тавих гэж хэрэггүй. Олон хөгжимчин ч хэрэггүй. Элтон Джон ч хэрэггүй. Тэс ондоо юм хэрэгтэй байна гэсэн. Яавал дээр вэ? Яавал дээр гэвэл 60 зочныг дэлхийн хамгийн тансаг зочид буудлуудын нэгэнд тооцогддог Марракешийн Аман Жейна зочид буудалд тухлуулж болно. Аман Жейна бол үнэхээр өвмөц жинхэнэ тансаг зочид буудал. Тэнд очисон хүн тэс ондоо ертөнцид очисон мэт болдог. Дэлхийн тэргүүн баячууд бүгд тэнд очдог. Аман Жейна зочид буудлын бүх өрөөг амралтын өдрүүдэд хөсөлгөхөд ойролцоогоор 300 мянган фунт стерлинг болдог. Өнөөдөр бид хиймэл бус жинхэнэ дээд зэргийн чанартай арга хэмжээ зохион байгуулах ёстой. Энэгээр санал игнүүлж тавиад моднуудыг хачин гой гэрлээр чимжиг өгөх хэрэгтэй. Энэ хамаагүй дээр газар байна. Өмнө нь ярьсан байрлалаа өөрчлөөд энд авчирвал ямар вэ? Хоол хүнс, дарс, үйлчилгээ, зугаа цэнгэний хөтөлбөр, зочид хаана суух юм, тэндээсээ хаана очих юм гэгчлэн бүх асуудлыг нарийн тооцсны эцэст гайхалтай сайхан арга хэмжээ болдог. Тэрбумтнуудыг 7 онцтой тансаг зочид буудлаар алмааруулах хэцүү. Харин төрсөн өдрийн энэ арга хэмжээг жинхэнэ утгаар нь мартагдашгүй болгохын тулд вирусын сэтгэлгээ амин чухал. Арга хэмжээг арай өөр уур амьсгалтай болгохын тулд орой өдөж цөлд тойрон аялал зохион байгуулж гадан хясан дээр 60 хүний хүчийн зоог бариул ямар вэ? Хэрв яг энд хин гэвэл газар нь тэгшхэн биш учраас бяцхан тайцсах хэрэгтэй болох байх. Гэхдээ өрмөц мэдрэмж авах гэсэн хүмүүст яг тохирсон газар гэж бодож байна. Энд бас галтгоогоо байрлуулах хэрэг гарна. Бид Мороккод байгаа учраас боломжтой бүх үйлбэрийг урьдчилан тооцох ёстой. Сүүлд майхантай утаг бариад зочдоо байрлуулсан тохиолдолд зочид буудал ганц ч хүн үлдэхгүй гэж бодох хэрэгтэй. Хэрвээ сүүлд гинт элсэн шуурга гарвал арга хэмжээг бүхэлдэн туслахаас өөр аргагүй болно. Ингэсэн тохиолдолд зочид буудалд өөр арга хэмжээ зохион байгуулахад бэлтгэлтэй байх ёстой. Энэ арга хэмжээний төсөв хагас саяас 1 сая фунт стерлинг учраас энэ мөнгөөр өөр хаанч байхгүй давтагдшгүй уур амьсгал бий болох нь амин чухал. Зочид энд ирсний дараагаар нүүдэлчин Бербер омгийн үндэсний хувцастай хүүхдүүд бөмбөр зөхиод гарч ирнэ. Өмнө нь алтадсан ваантай өрөө байхад л хангалттай байсан. Баян тансгаа гайхуулж, газуурмаар үнэтэй хэрэглээгээр өрсөлддөг байсан бол одоо энэ хандлага өөрчлөгдөж байна. Тэд мөнгөөрөө гайхуулахын оронд амьдрал ганцхан удаа тохиох адал явдалд оролцож, цоо шин мэдрэмж авахыг эрмэлздэг болсон. Тэд зориуд эзгүүхээр зэлгүү дуур амьсгалыг хүсдэг болсон. Өөрөөр хэлбэл тэд цоо шин мэдрэмжээрээ дамжуулан баян гэдгээ харуулдаг болсон. Ингэхдээ оргилуун дарсаа зөвхөн хүүтнэр нь дуuna. Өнөөдөр зүгээр тансаг газар амарх нь хангалтгүй. Ховорхон тохиох адал явдал, цоо шин мэдрэмж авах нь чухал. Гэртээ хараад дурсах юмтай байхыг илүүд үздэг болсон. Найз нөхөдөө амралтаа хэрхэн яаж өнгөрөөснөрөө одоохондоо гайхуулжулна. Өнөө үед хідэн машинтай, ямар бугуун цагтай, эсвэл үйл хөдлөнгөөрөө гайхуулах нь бүдүүлэг зан тооцогддог болсон бол хаана амарснараа гайхуулахыг соёлгүй зан гэж үздэг. Мөнгөөр авах боломжгүй тэр ховорхон мөчийг бий болохыг эрмэлздэг болсон. Түм түжигнэж бомб ужигнсан ертөнцөөс эцгэн зурж гисэн хүнд ирэхийг хүсдэг болсон гэж боддог.
Асар их мөнгөтэй болсон хүмүүс урд өмнө өөр хинж үзэж байгаагүй орчин думбаж, далайн гүнээр аялж, ховор загас харахыг илүүтэй сонирхдог байх жишээтэй. Манай нэг үйлчлүүлэгч эмэгтэй Килиманжаро уулын оргил гарах мөрөөдлөө биелүүлмээр байна гэсэн. Далайн түвшнээс бараг 6000 м өндөрт оршдог. Африк ТV-ийн хамгийн өндөр оргил шүү дээ. Ингээд тохирсон ёсоор тэр эмэгтэй Килиманжарогийн оргил гаргахтал бүр доороос барьж исэн жижигхэн зүнхнээсээ ягаан төвфөл гаргаж ирээд өмсдөг юм байна. Энэ зүнхээр яах гэж байгаа юм бол доо гэж бид их гайхаж байсан юм. Тэгээд уулын оргил дээр нөгөө гутлагаа зураг авахуд санаа намарсан. Супер баячуудын амралтын жагсаалтад тусгай захиалгаар зохион байгуулдаг сафари нэлээд дээгүүр бичигдэгч нэг төвөгтэй асуудал тулгардаг байна. Тэр бомбнууд онгон зэрлэг байгальд амрахыг хүсдэгч тансаг үйлчилгээ үзүүлэхийг шаарддаг байна. Энэ тохиолдолд Анабел Уилсон тайзан дээр гарч ирнэ. Тэр бомбнуудын амралтын тогтохыг алдагдуулахгүйгээр зэрлэг байгалыг үзүүлэх нь түүний үүрэг. Бид зочид буудал болгонд өөрсдөө биеэрээ очиж 400 гаруй хэмжүүрээр шалгаж үзсний дараа л үйлчлүүлэгчдээ санал болгодог. Үйлчлүүлэгчдээ дээд зэргийн орчин тогтож авахын тулд заавал ингэх шаардлагатай. Ялаа шумуулаас хамгаалсан энэ хөшигний давуу их таалагдж байна. Дээд зэргийн чанартай хөвөн даван ор хүнжлийн бүтээлэгтэй. Угаалгын өрөөний цэлгэр гэрэлтэй орчин бас таалагдж байна. Сайхан үнэртэй юм байна. Зочид буудал тэр бомбнуудын бүх шаардлагыг ягштал биелүүлж, ям болгоныг нь хангахад бэлэн байх ёстой. Оргилуун дарсаа хаанаас авдаг вэ? Өмнөд Африкаас авдаг. Тэндээс онгоцоор хотод авчирсны дараа бид машинаар зөөж эндээ авчирдаг. Манай зарим үйлчлүүлэгчид юу хэрэгтэй гэдгээ бичсэн ийм урт жагсаалттай явдаг. Зарим нь зочид буудлын өрөөний өнгө таалагдаагүй учраас өөр өнгөөр будахыг шаарддаг. Зарим нь зөвхөн тусгай орон дээр унтаж заншсан тул өөрсдөө ортойгоо эргэж тохиолдол гардаг. Хөрөнгө оруулалтын банкир Марк, дотоод заслын дизайнер Ники нар Ботсвана улсын дархан цаастай амралтын газар өөрсдийнхөө ортой ирээгүй өдрийн 9000 фунт стерлинг төлөхийг юмын чинээ бодсонгүй. Энэ баян хос дэлхийд даяар аялж юм үзэж нүд тайлсан боловч энэ удаагийн зугаалга нь Африкт хийж байгаа анхных нь аялал юм. Эд материалын хангалуун амьдрал дургүй хүн байхгүй. Гэхдээ энд ирмэгц бүх юм өөрчлөгдөв. Би онгон байгаль, зэрлэг ан амьтдын ертөнцид маш их дуртай. Би хувьдаа иймэрхүү аяллыг заавал байх ёстой гэж үздэг. Ийм онцгой явдал хизээч мартагдахгүй. Харин эд хөрөнгийн хүн амархаа мартдаг. Нарийнхан модон завинд суугаад нар жаргахыг харангаа оргилуун дарс шимж тулахаас эхлээд мартагдашгүй мэдрэмж авах нь уламжлалт тасаглаас хамаагүй чухал болсон. Их хөрөнгө мөнгө хүнийг бодит амьдралаас хөндийр үлдэх сөрөг талтай учраас тэр бомбнууд сафарид их дуртай байд юм. Энд ирснээр тэд тис өөр мэдрэмж авч бодит ертөнцид төр зуурч гсэн умбахыг хүсдэг. Хоёр амрагч маань энд хувийн байгаль хамгаалагчтайгаа ирсэн гэвэл та итгэв үү? Би та хоёрт 2007-оос 2015 оны хоорондох статистикийн мэдээллийг танилцуулъя. Нодны жил өмнөд Африкт 1000 хэрс хууль бусаар агнаж устгасан байна. Энийг сонсоод сэтгэл нь хөдөлж нулимс сунгах тохиолдол зөндөө гардаг. Энэ мөчид хүмүүс амьдралыг тис өөр өнцгөөс харж эхэлдэг юм. Тэр бомбнуудын ээлжид дээд зэргийн дансаг амралт инхүү өндөрлөх төхөж байна. Мөнгөөр худалдан авч болохгүй юм гэж байдгүй гэж өөрөө ирэхгүй асуумаар санагдана. Үн цэнэгүй урлагийн бүтээлүүд, хосгүй үнэт идэл, байгалийн чулуу ухаж хийсэн ван, очир эрдний тоосон цэртэй сүрчиг, хүний амьдралыг өөрчлөхүйц аялал. Энэ бүгд хитвч зузаантай эрхмүүдийн мэдлэлт байна. Гэвч хязгааргүй худалдан авах чадвар нь хүний хүсэл мөрөөдлийг биелүүлж чаддаг. Би хувьдаа хит их бужигнсан, хит их гайхуулсан тэр бомбнуудыг бүдүүлэг гэж хэлнэ. Бүдүүлэг зан хүнд хизээч аз жаргал авчирч байгаагүй. Зарим нь аз жаргалтай байхын тулд эд зүйл худалдаа авдагч үнэндээ аз жаргалтай болох байтугай бүрд ордог тохиолдол зөндөө.
Жилийн 70,000 хүртэлх долларын орлоготой байсан цагт л мөнгө аз жаргал авчирдгийг баячуудын амьдралаас харж болно. 70,000 доллароос дээш орлоготой боломогт толгойн өвчин нэмэгдэж өдөр тутмын аз жаргалын түвшин буурч эхэлдэг. Асар их санхүүгийн боломжтой хүмүүсийг үлгэрийн оронд амьдардаг мэтээр төсөөлдөг. Үүнийг яаж харахаас шалтгаалга баг. Гэвч амар хэлбэр амьдрал хаанч байхгүй. Тэр бутнуудын амьдралч ялгаагүй. Зорилго. Хүчтэй. Авуугайтал хэрэгтэй бүх зүйл нэг дор байх ёстой. Үүнээс зүрх хэрэггүй. Алтан гол. Премиум бие. Video offers a rich and engaging way to connect with your audience, tell your story, and grow your business. And now with Google AdWords for video, advertising with video has never been easier, faster, more accountable, or more insightful. To get started with Google AdWords for video, click here. If you adore art, look for craziness. If you live architecture, look for the exceptional. If you value design, look for distinction. If you love lifestyle, look for the extraordinary. Curve, look forward. Deep inside the Bloomberg building, there's a table that has supported the elbows and ideas of heads of state, business leaders, scientists, Academy Award winners, authors. They come to speak their minds, not their sound bites. They come for the most fascinating conversations they'll ever have. Welcome. And you have a seat. Sit down at the most fascinating table in the world. Bloomberg-т давтаа морилно. Та хөрөнгө оруулалтын менежментийг зохицуулах иж бүрэн хэрэгслийн тусламжтайгаар ганцхан товчлуур дараад дүн шинжилгээний хязгааргүй функцийг ашиглах боломжтой боллоо. Bloomberg анх эхэлж явах үед бид ердөө ганцхан компьютертэй байсан. Тэр үед одооных шиг компьютерийг хаасаагүй ашигладаг байсан. Бид Bloomberg-ийн нэрийн бүтээгдэхүүн гаргахдаа иж бүрэн цогц бүтээгдэхүүнийг гаргах ёстой байсан. Манайхны ажлын ширээний доогуур замбараагүй олон цахилгааны утас явдаг байсан. Бид техник хангамжийнхаа дизайныг өөрсдөө гаргаж бүх юмыг юу ч үгүй хосноос бүтээсэн. Ажлын ширээн дээр суулзаа олдохгүй хэцүү байсан. Компьютерийн дэлгэц, компьютерийн гар, төрөл бүрийн холбооны шугам утас гээд шаардлагатай бүхнийг ажлын ширээн дээр тавьж өгдөг байсан. Bloomberg-ийн алдар терминалыг хүмүүс маш их хэрэгжилж сурсан учраас сандахгүй сайн мэднэ. Энэ терминалыг гаднаас нарахад л андшгүй. Bloomberg-ийн компьютерийн гар манай хэрэглэгчийн ажлын ширээний нүүр царай болж өгдөг. Bloomberg-ийн байгаа шүү гэдгийг харуулж байдаг юм. Гэхдээ хамгийн гол нь үүний тусламжтайгаар Bloomberg-ийн системээр чөлөөтэй аялах боломжтой болдог. Бид компьютерийн гарныхаа чадварыг дээшлүүлж, загвар дизайныг нь өөрчлөх цаг ирсэн гэдгийг ойлгосон. Ингэснээр бидний өмнө бүтээгдэхүүнийхээ чанарыг цоошин түвшинд гаргах боломж нэгдсэн юм. Програм хангамжаас ялгаатай нь техник хангамжийг хөгжүүлж, үйлдвэрлэлд оруулахад хамаагүй их цаг хугацаа шаардлагадаг. Маш нарийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу явахгүй бол ганцхан алдаанаас болж асар их хохирол амсах аюултай байдаг. Хамгийн гол нь шинийг эрэлхийлсэн, шинийг бүтээх хүслэр мэлзэлтэй баг бүрдүүлэх ёстой. Юуны өмнө бид шинэ технологийн давуу ашигтай далыг авч хэлцдэг. Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх явцад бид хэд хэдэн туршилтын загвар гаргадаг. Манайх 3 хэмжээст хэрэглэгчийн тусламжтайгаар тусгай компьютерийн программын дагуу бит бүтээгдэхүүнийг гаргадаг юм а. Энэ нь ялангуяа цоошин бүтээгдэхүүний загвар дизайныг боловсруулах эхний үе шатанд их аж тустай. Энэхүү үед бүтээгдэхүүний эцсийн хэлбэр дүрс ямар байх ёстой талаар заримдаа таарах ойлголттой байдаг шүү дээ. Bloomberg-ийн бүх төсөлд хэрэглэгчид маш чухал байр суурь үзүүлдэг. Бид хэрэглэгчийнхээ санал бодлыг байнга сонсож, эргэх холбоотой ажилладаг. Тэд их өндөр шаардлага тавьдаг. Өнгөн жаах муухай, хэлбэр нь бас таалагдахгүй. Эсвэл өнгөн гоё байна, товчлуурын хэлбэр нь болж байна гэж маргалдаж өгөн шүү дээ. Манай хэрэглэгчид санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Таалагдаж байна, таалагдахгүй байна гэж шууд хэлдэг. Харин бид үг болгоныг нь маш анхааралтай сонсож, зөв зүйтэй дүгнэлт хийхийг хичээдэг. Энэ нь харин ч бидний ажлыг хөнгөвчлөдөг. Бид үндсэндээ технологийн хөгжлийг дараагийнх нь үе шатанд гаргах зорилготой ажилладаг. Бид шинжлэгдсэн бүтээгдэхүүнээ арай боловсрол
боловсронгуй тарихтай болгосон. Мөн аюулгүй байдлаас сайжруулахын тулд компьютерийн гар дотроо аюулгүй байдлын цоошин техник хангамжийн бүтцийг бий болгож өгсөн юм. Бид биометрийн мэдрэгчийг илүү боловсронгуй болгосон. Ингэснээр өмнөхөөсөө хурдан болоо зогсохгүй. Бараг ямар ч нөхцөлд ажиллах чадвартай болсон юм. Бид хурууны хээний дүрсийг хуулж аваад програмд оруулсан. Мэдрэгч нь маш хүйтэн уур амьсгалд ажиллахаас гадна маш халуун орчинд ажилладаг болсон. Өмнө нь мэдрэгчдээр зөвхөн хурууныхаа үзүүрийг тавьснаар жижигхэн хэсгийг л уншдаг байсан бол манай шинэ мэдрэгч хурууг бүхлээр нь уртааш нь уншдаг болсон. Компьютерийн гарын хурууны хээг таних мэдрэгч ажиллахгүй байлаа гэхэд мэдээллийг терминал руу дамжуул сүүлд нь уншуул болно. Үүнээс гадна би юнитийг Bloomberg-ийн гартай холбож өгсөн. Ингэснээр эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хурдан илрүүлээд цаг алалгүй засах боломж нэмэгдэж байгаа гэсэн үг. Ингэснээр хэрэглэгчийг дэмжих албаны хүмүүс үйлчлүүлэгчийн ажилд саадуулшруулахгүйгээр гарт нэвтэрч ямар асуудал гарсныг харах боломжтой болсон юм. Гэхдээ энэ бол маш нарийн систем. Нүднээс талд хэсэгт маш нарийн төвөгтэй юмнууд нуугдж байгаа. Ер нь ямар ч шинэ юмыг бүтээхэд амаргүй боловч манай инженерүүд үүнийг маш сайн хийж гүйцэтгсэн. Компьютерийн дэлгэцийг хэрэглэгчид өөрсдөө хүслээрээ сонгох боломжтой. Бид хэрэглэгчдээ өөрсдөө таниулахыг зорьсон. Энэ том хавсарсан дэлгэцийг ажлын ширээн дээр тавих нь ямар ач холбогдолтой болохыг мэдрүүлэхийг хүссэн юм. Сүүлийн үед 23, 27 инчин хавтгай дэлгэцүүд гарсан. Брокерууд өөр олон төрлийн дэлгэц хэрэглэдэг ч энэ их сайн дэлгэц. Манай бусад тоног төхөөрөмжтэй их тохирдог юм. Та ганцхан дэлгэцээр нэгэн зэрэг олон цонх нээх боломжтой. Жижиг дэлгэцээр ердөө 2-оос 3 л цонх нээхээс итерхгүй шүү дээ. Дэлгэцэн дээр жаахан илүү зай гарч ирэхэд өндөр ач холбогдол өгөхгүй байж магадгүй. Манай төхөөрөмжийг ашиглахад их амархан. Хайрцагнаас нь гаргаад ширээн дээрээ тавиад шууд компьютертэй залгаж болно. Бид хамгийн орчин үеийн эрчим хүч хэмнэх технологиг 23 инчийн дэлгэцэндээ нэвтрүүлсэн. Үүнээс гадна энэ технологиг ирээдүйд програм хангамжийн хувьд дахин шинжлэх боломжтой. Энэ дэлгэцийн хувьд маш ховор тохиолдол. Бид компьютерийн гарыг хэрхэн савлах, гаргах, угсрах асуудлаар инженерүүдтэй зөвлөлдсөн. Компьютерийн гар хийх нь гараа хийж, бие юнит угсрах нь бие юнитэй хариуцсан ажилдаг. Бүх хүн заавал дагаж мөрдөх ёстой журмын дагуу ажилдаг. Дэлгэцийн чанарыг бид байнга шалгадаг. Бид бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаардаг. Бидэнд үүнээс илүү эрхэм зүйл гэж байхгүй. Хэрв манай бүтээгдэхүүний чанар байнга сайн үр дүнтэй гарвал шалгалтынхаа ажлыг цөөрүүлж болно. Гэхдээ манай эцсийн бүтээгдэхүүн гормын дагуу үйлдвэрлэгдэж, дээд зэргийн чанартай болсон гэдэгт бүр итгэлтэй боллоо шалгалт хийдэг юм а. Үүний дараа борлуулалтын мэргэжилтнүүд захиалга авч терминалыг худалдах ажлаа эхлүүлдэг. Ингээсний дараа бид компьютерийн гар, бие юнит болон хавтгай дэлгэцийг хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болгоно. Бид хэрэглэгчийн санал хүсэлтийг аль болох хурдан хугацаанд авахыг хичээдэг. Тэдний мэдээлэл бүрэн ажиллаж байгаа эсэхийг мэдхийг хүсдэг. Түүнчлэн бид шинээр нэвтрүүлсэн техник хангамж тэдэнд таалагдж байгаа эсэхийг мэдхийг хүсдэг юм. Бид шинэ технологийн давуу талыг ашиглаж чадсан. Хэрэглэгчийнхээ туршлагыг баяжуулж өгснөөс гадна бүтээгдэхүүнээ өмнөхөөсөө ч хямд өртгөр бүтээсэн. Энэ төсөл Bloomberg-ийн жинхэнэ боломж болцоог тод том руу харуулж чадсан. Компани бүх албан хамтран ажилласны үр дүнд энэ бүтээгдэхүүн бий болсон юм. Нэг зорилгын төлөө маш их хамтын хүчин чармаалт гаргаж байж ийм амжилтанд хүрсэн. Хөрөнгийн биржийн арилжааны танхимд ороод хаасайгүй Bloomberg-ийн бүтээгдэхүүн байгааг харахад үнэхээр сайхан байдаг шүү. Энэ миний хийсэн юм. Тэр чиний хийсэн юм. Энд ч миний ороосон хувь нэмэр их байгаа шүү. Гэвчлэн бахархах сэтгэл төрдөг. What if the next big thing isn't a thing at all? It's lots of things, all waking up. Becoming part of the global phenomenon we call the Internet of Everything. Trees will talk to networks, will talk to scientists about climate change. Cars will talk to road sensors, will talk to stoplights about traffic efficiency. The ambulance will talk to patient records, will talk to doctors about saving lives. It's going to be amazing and exciting, and maybe, most remarkably, not that far away. The next big thing, we're going to wake the world up and watch with eyes wide as it gets to work. Cisco, tomorrow starts here. We all have crazy ideas left behind. Wild plans hidden somewhere deep in our minds. Dreams that we think are impossible to reach. And ambitions too big to handle.
All those plans, ideas, dreams. Bring them on. Let them see the light. Let them fly. Let them live. With the strongest bank in the world. Мөнгөний урсгал хөтөлбөрийг танд Микото хүргэж байна. Өнөөдөр 12 дугаар сарын 15-ны өдөр мигмар гараг мөнгөний урсгал хөтөлбөрийн голлох мэдээллүүдийг танд танилцуулж байна. Оюутгал компани олон улсын банк санхүүгийн байгууллагуудад 4.4 тэрбум ам долларын далдуурхайн төслийн санхүүжилтийн гэрээг байгууллаа. Ингэснээр эх 5-7 жилийн хугацаанд жил бүр 1 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт далдуурхайн бүтээн байгууллагаар дамжин Монгол улсын эдийн засгт орж ирэхээр болж байна. Canadian National Bank of Canada банк хас банкны толгой компани болох Тэнгэр санхүүгийн нэгдэл компани 10.5% худалдаа авснаар хас банкны зээлч зэрэглэлд эргээр нөлөөллөө гэж олон улсын үнэлгээний Moody's-ийг антил дүгнэлтэд нийт 15 сая ам доллараар үнэлэгдэх уг худалдаа авах гэрээг өнгөрсөн 7 хоногт талууд байгуулсан юм а. Технологийн салбар тэргүүлэгч Apple компани энэ оны зул сарын баяраар урд өмнө байгаагүй